Байгаль орчин уур амьсгалын сайд Батбаатар шуурхай хуралдаан хийж ой хэрийн төмрийн тархалтын мэдээллийг сонсон. Улсын онцгой комиссийн техник албан даалгавар тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг чиглэлээ. Одоо байгалийн цаг уурыг удирдах замаар, бороо оруулах замаар болон байгалаас өөрөөсөө орж байгаа борооны дүн шинжилгээг хийж хурд үндэсний хэмжээг тооцоолж төмөргүй болох зорилт тавиад ажиллаж байна. Энэ хүрээндээ бол ажиллаж байгаа салбарын хүмүүс одоо төрийн тусгай хамгаалалтын газар нутгийн ажилчид, хамгаалагч нар, байгаль орчны хамгаалагч нар бүгд энэ төмөртэй тэмцэх ажилд гарч байна. Бид тэгэхээр тэр хүмүүсээ дэмжиж энэ чиглэлээр ажиллах бусад шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авах чиглэлээр сайдын албан даалгавар гаргаж байна. Яг өнөөдрийн төмөр гарч байгаа сэлэнг төвийн бүсүүд энэ хэсгээр олох хураашл бол өндөр байж байна. Яг үнтэйгээ зэрэгцүүлээд төмөрийн нөхцөл байдал мөргөө болж ирж байна. За төмрийн одоо их гарал үүслийг аваад үзэх юм бол аян цахилгаанаас гисэн орцсон байдалтай мэдээлэлүүд төлөөж ялангуяа алсын гүнд гарч байгаа, ой гүнд орж байгаа төмөрүүд байна. Тэгэхээр бид гол нь юу гэхээр иргэд одоо ингээд зуны амралтын хөдөлгөөл эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор бид хүнээс шалтгааллах тэр төмөрийг гаргахгүй байх тал дээр онцгойлон анхаарах, хүн болгон онцгойлон анхаарах хэрэгтэй байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнг аймгийн хэмжээнд 1 төмөр цурманд 4 ойн төмрийн дуудлагатай байна. Хүсгэл аймгийн хувьд 1 төмрийг цурманд 2 ойн төмрийн дуудлагатай, Төв аймгийн хэмжээнд 1 төмөр цурманд 1 төмрийн дуудлагатай байна. Төв аймаг Асрал хайрхан, Мөнгөн морьт, Сэлэнг аймгийн Ерөө, Зүүн хараа орчимд маргааш буюу энэ сарын 26-ны 14-өөс 20 цагийн хооронд цаг агаарт нөлөөлөх боломжтой гэж үзлээ. Тиймээс Сэлэнг аймгийн цаг уур орчны шинжилгээний төвийн цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицийг дээрх байршил заасан хугацаанд ажилуулах үүрэг чиглэл өгсөн байна.